За 94-р ярилцлагын дугаар эхэлж байна. За ярилцлага эхлүүлэхээс өмнө би нэг товч юм тайлбар хийж бодож байна. За би өөрөө бол хот төлөвлөлтөөр мэргэжж байгаа хүн. Тэгээд монголчуудад зориулсан хот төлөвлөлтийг хийхийн тулд монголчуудаа эхлээд судлах хэрэгтэй болсон. Шууд автоматар барууны тэр төлөвлөлтийг авчираад бүр анх баг хүн үүснээс эхлээд ийм нүүдлийн соёлоор амьдарсан монголчуудад автоматар холборлоод тавихад жон зохимжгүй тохирохгүй юм шиг бас санагдсан. Тэгээ ерөн бол айлч салбарт ямар нэг юм хийж бүтээх гэж байгаа бол тухайн нөгөө хэрэглэгчтэй сайн судлах хэрэгтэй. Яг тэр хэрэглэгчтэй зориулсан тийм бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх ёстой гэж боддог. Яг энэ үүднээсээ би эртний бидний өвөг дээдсийн ямар гүн ухаанаар ямар үнэт зүйлтэй байгаад өдий олон жил ингээд нүүдлийн соёлоор амьдраад ирсэн. Бид нар шинэ дэлхийн талыг байлдан дагуулж исэн газар нутгийн хувьд эзэлж исэн хүмүүсийн үрсэд байгаа. Тэгэхээр тэр өвөг дээдс маань тэр олон улсыг эзэлж байхдаа мэдээж говь байшин барилгатай хот сууринтай таарсан л байж таарна. Тэгсэн хэрнээ өдий хүртэл янз бүрийн том жижиг хот сууринг олноор нь барьчаагүй байна гэдэг маань бид нар цаанаа нэг шал өөр үзэл бодолтой үнэт зүйлтэй байгаад тэрийг нь суурин соёлын тэр үнэт зүйл одоо ихтгэл үнэмшил нь давхгүй байсан болов гэсэн бас ийм бодол төрсэн учраас яг энэ гүн ухаан талаас нь судалдаг хүмүүс ер нь Монголд хэр байдгийг гээд ингээ хайгаад үтсэн чинь монголчууд ер нь өөрөө өөрснийгөө нэг судалдаггүй хүн юм шиг байна. Ямар ч гэсэн нэтээс хайгаад үсэх тийм их хүн гарсангүй ихэнх нь л ингээл барууны грек ромын ч юм уу ийм философи эднэрийг судалдаг. Тэгээ судалсан зүйлээч бид магадгүй түлхүү ойлгож, түлхүү хамгаалж, өмгөөлдөг байх аястай ч юм шиг тэгж ажиглагдсан. Тэгээд яг судалгаас гэх юм бол миний осноор бол та байсан төмөр төшийн баяр хөө гэд Монголын эртний гүн ухаан судлаач гэд тодтогдсон байсан. Битүүрийн яриа дээр нэлээд өргөцсөн Монгол гүн ухаанаасаа даваад мэдээж баяр хөө ах маань эдийн засгийн ухааны доктор байгаа. Тэгэхээр тэр тал дээр бид нар одоо яг ямар байдалд байгаа юм тэгээд юу хийх ёстой юм энгийн миний оролцоо ямар байх юм тэгээд тэр өөрчлөлтийг хийсний дараа манай эдийн засгийнхаа байдлаар ямар төвшөнд хүрэх боломжтой юм таныхоор бол Сингапуроос ч илүү төвшөнд хөгжих боломжтой гэж ярьсан байгаа. Тэгэхээр ярилцлагаа дуустал нь гүйлүүлгүй сонсхийг хүсье. За тэгээд эхний асуулт гэх юм бол танаас гүн ухаан гэж яг юу гэж ойлгох вэ? Хүмүүс одоо гүн ухаанд нэг бусдаас илүү ухаантай тийм гэж хараад ах шиг байгаа. Тэг би өөр ерөнхийн хүн ухаан гэж хүн болгоод ухаан байгаа. Ээжээс нь ааваас нь өвөг дээдсээс нь ирсэн мэдээлэл. Доцоосоо ухсан юмыг ухаан гэж хэлэхээс биш хүнээс авдаг юмыг ухаан гэхгүй байхгүй юу? Хүн болгон өөрөө маш том мэдээллийн архив 5-10 мянган жилийн бүх мэдээлэл хүний өөрийнх нь генд нь эцгийн эс эхийн цусаар ирчдэг гэсэн үг. За дараагийн асуулт гэх юм бол монголчууд ийм нүүдлийн соёлтой нэг юм үндэстэн гэдэг жаа. Тэгэхээр таны бодлоор манай үндэстний энэ гүн ухаан нь одоо суурин соёлтой үндэстнүүдээс юугаараа ялгахдах вэ? Таны одоо судалж мэдснээр ч юм уу тухайн газар нутгийнхаа байгалийн хуулийг мэддэг. Тэрнтэй зохицож амьддаг өвөг дээдсийнхээ хүний их ёсыг мэддэг. Тухайн үед нь амьдарч байгаа хүмүүс нь өөрсдөө тэрийгэ дагаж хэрэгжүүлж амьдрах тэрэн дээр суурилсан үндэстэн гэж үздэг байхгүй юу? Шүтгүүн соёл дээр суурилсан хүмүүсийг л үндэстэн гэж нэрлэнэ. Тухайн тэр гол мөр нь өөрөө хүүхдүүдэд яат хийжээд тариа тарих боломжийг өгдөг юм уу? Мал маллах боломжийг өгдөг юм уу? Яг тийм байгалийнхаа өгөгдөл төр шүтэн барилгатайгаа мэдээд бөөнөрөө амьдарч байгаа хүмүүс чинь үндэстэн гэдэг ойлголт байхгүй юу? Одоо чинь Америк ч юм уу үндэстэн биш байхгүй юу? Америк бол юу юм? United Nation гэж яриад байдаг шүү дээ. Nation гэдэг үг ч яг одоо nation гэдэг байгаа чи манайхны ойлголтоор нацизм шүү дээ. Нацист гэж нэрлэдэг шүү дээ. Гитлерийг одоо нацист гэж нэрлэдэг шүү дээ. Мөн үү? Тэгэхээр наад ойлголтоор nation гэж яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр манай үндэстэн чи хамаагүй өөрөг нь том ойлголт байхгүй юу? Nation чи яг зөв ерөнхийдөө бол одоо ингэж үзэх юм бол манайхны өв хамтаараа амьдарч байгаа янз янзын шүтлэгтэй, сүсэгтэй, мөрөгхөн соёлтой хүмүүс нэг төрийн дор захиж амьдарч байгааг nation гэж тэд нар үзээд байгаа байхгүй юу? Энд саний англи үгний nation гэдэг шүү дээ. Тэр чинь бүр тийм сүсгтнүүдийг цуглуулсан улсынхаа тухай ойлголтыг яриад байгаа байхгүй юу? Монголын үндэстэн гэдэг ойлголт чинь бол гариг ихсийнхаа нарны аймаг дэлхийнхаа зүй тогтлыг мэддэг. Тэрнтэй зогсож амьдардаг өвөг дээдсийнхаа онх тэнгэр сүнсийг бүгдийг өөрсдөө зөв тайлаад амьдарч чаддаг гэсэн 300 олонд ийм хүмүүсээ бол бид нар үндэстэн гэж үгөө үзтээ.
үндэсний үзэл гэхээр би бол нөгөө бүр тэр эртний баг хүн сүрэг үүснээс эхлээд манай нэвцэл байгаа тэрэн дээрээ сүрлэгдсэн байна. Яг ингэдэг би одоо ингээд яг наадхаар чи ингээд нөгөө намсаа нагаан буугаа гэдэг миний багш юм да. Монголд бол яг Монгол ухаан эрдэм энэ чиглэлээр бол ер нь нагаан буугаа шиг юм песовч төрөөгүй. Тэр хүмүүс одоо тэнгистэй буцаад 10 жил болчихжээ. Би тэр 5 жил цуг хоёул хоёр талаасаа нийлээ хоёр удмынхаа мэдээлэл тайллуудаа нийлүүлж хагаад за энэ баяр хүүгийн удмын энэ мэдээлэл нагаан буугаан удмын энэ мэдээлэл хоёр таарчна энийг хоёул оруулъя гэж байгаа нэг Монгол ухаан 9 эрдэм гэж ном хоёул бичсэн. Тэгээ би зардаггүй. Одоо энэ бусад хүмүүсийн яг тэгээд тэндээс бол ингээ олон жил битэр ингээ цуг яриад ингээд явахаар яг манай удам бол төлхөө ахуй төртэй холбоотой мэдээлэл маш их буудаг над дээр. Манай нагаан буугаад тэр эртний хүн ухаан, тэр хүн ухаанаас үүдэлтэй амьдрах соёлын мэдээллүүд. За тэгээд дээр нь дахиад тэр хүн ухаанаага баталгаажуулсан Монгол он тоолол, цаг, зурхаа энэ тэгээд ингээд маш олон бүтээлүүдийг манай хийсэн хүн байхгүй юу. Тэгээ нийгэм нөгөө ойлгож чадаагүй өнгөрцөн. Тэрэн дээр бид ямар хуу хоёул дүгнэлтэнд хүрсэн юм гэхээр нүүдэлчин соёл, нүүдэлчин иргэншил гэдэг бол яг энэ мөнхийн хөдөлгөөнд оршдог нарны аймаг, гариг эрхэс, дэлхий. Тэрэн дээр тодорхой өөрсдөө ч гэсэн мөнхийн дэлхийгээ бохирдуулахгүй нүүж явдаг. Тэр сүнс тэнгэрийн мэдээлэлтэй. Тэгээ тэрнийхээ дагуу ингээд ёстой тухайн үеийнх нь өвөг дээдсийн сүнс онгод тэнгэрийн юу гэж хэлэн тэрүүгээрээ ингээд явж идэг. Тэгээ тэр хүмүүс нь нүүдэлч иргэншил юм байна. Бүх дэлхийг их гэж үзээ. Тэгээ яг хүний бие организм шиг эд эрхтнүүд нь хаана эндгээ бүтэн дэлхийгээ мэддэг. Бүр тийм агуу байсан юм байна гэж өвөг дээдсийн хоёул ойлголцож байгаа. Суурин иргэншил яад юм гэхээр нэг газар очиод тариа будаага тарьчдаг. За тэгэл тэр бол миний их гэж үзэл зөвхөн тэр газартайгаа зурлаад иддэг. Тэр чинь тодорхой дэлхийн ээж чинь нэг одоо нурууч гэдэг юм уу, гидсч гэдэг юм уу, одоо бидэхгүй цайм авч гэдэг. Яг хүний биеэр зүйлүүдийг тиймэрхүү аль нэг газар дээр амьдарч байгаа гэсэн үг. За тэгээд юу юм гэхээр тэр хүмүүсийн хувьд бол яг өөрсдийнх нь амьдарч байгаа газар дээр нь тариа будаа нь ургаж ивэл бусд нь хамаагүй гэж явдаг. Тийм иргэншлийн үндсэн соёл нь байхгүй юу. Нүүдэлч иргэншил нь байнга нүүж шилжиж явдаг учраас бүх дэлхий амар амгалан сайхан байх ёстой гэж үздэгтэй ялгаа наваад байгаа. Гэхдээ энэ хоёр иргэншил хоёулаа бас байх ёстой иргэншлүүд. Хүн төрөлхтнийг хоёр иргэншилтэй гэж ангилаад идэв. Нагаан богоо өдрөөр хоёулаа яг номдоо юу гэсэн хэрэг үгүн байна. Дэлхийд 3 иргэншил байт юм байна. Мэдээж хэрэг хамгийн сүүр анх үүснэ бол нүүдлийн иргэншил. Дараа нь нүүж явж байгаа хүмүүсийн тодорхой газар дээр бөөгнөрч газар тариалмаар амьдарч соёл үүсээс суурин иргэншил үүсчихэж. Тэг өнөөдөр нүүдлийн иргэншил Монголд байж байна, суурин байж байна. Энэ хүн төрлөختийг хамгийн их хорлож байгаа гэж бол 3 дахь иргэншил буюу тэнүүлч цагаач иргэншил байна гэж бид нар олсон юм. Энийг удахгүй би угаасаа ангид орс хэлтэй угаасаа нэг жоохон зав гарахаараа 50 энэ угаасаа хүн төрлөختөнд нэг том өвөг дээдсийн гүн ухааныг тайлбарсан том гаргалгаа болох юм. Өөрөөр юу юм гэхээр нүүдэлчт нь нүүдэлтэй соёлыг бариад яг амьдарчдаг. Суурин суурингаа иргэншил амьдарч шүү дээ. Энэ хоёрын дунд явдаг. Одоо өнөөдрийн ойлголтоор бол мөнгө хүүлэгчд, наймаачд, мөн цагаачд, тэнүүлчд гэж тэрийг бүгдийг битээр цагаач иргэншил гэж томьёосон юм. Тэгээ цагаач иргэншил чи өөрөө нүүдэлчид бүгд тэрхийнхээ байгалийн хууль их ёсыг мэдэхгүй. Суурин газар амьдарч байгаа хүмүүс очиод өөрийнхөө тариа будааныхаа талбайг хайрлаад хамгаалдаг шиг тэхгүй. Дандаа ашиг хонжоо монжоо хайж явдаг тийм нүүдэлчийн дундаас гараад тэнэд явцсан хүмүүс, суурин иргэншлийн дундаас гараад тэнэд явцсан хүмүүс учраас энэ хүмүүс ерөөсөө хүн төрлөختөнд хамгийн хортой хүмүүс юм байна. Суурин иргэншлийн ч тэр, нүүдэн иргэншлийн ч тэр, цагаач иргэншлийнхнээс болгоомжлох ёстой байна гэж. Тэгээ одоо энэний тод шил одоо Америк штэ. Америкийн нэгдсэн улс гэдэг бол энэ тентхийн Европын голдуу цагаачд очиж уугуулууд нь алж устгах нутгийг эзэлж авчаад тэр уугуул нутгийн нэрдэг устгад дуустайхаа дараа Африкаас олон боолчуудыг авчирсан бүр яг жинхэнэ сонгодог цагаач иргэншилтэй. Тэгэнгүүтээ өөрсдөө нэшн гэдэг байгаа байхгүй юу? Одоо ялгааг нь ойлгож байна тий. Тэгээ өөрөө тийм. Тэгэхээр ерөөсөө хүн төрөлхтний хамгийн том аюул бол тэр цагаас сэтгэлгээ. Сүүлийн одоо дэлхийн дайн байлдаа бол дандаа энэ цагаач иргэншлийнхний гай байхгүй юу? Сая одоо Трампын жишээ нь Германы канцлер Фредерик Мерц Трампт Америкийн Трамптай очиж уулзахдаа танаа өвөө чи манай Германаас гарсан Фредерик гэдэг хүн байж тээ гэдэг өвөөгийнх нь төрсний тий бэлтгэний хуулбарыг өгч байгаа ш жишээ. Трамп тэрийг ш инээгээд ингээд тоохгүй. Яг тэр өвөг дээдс мэс
Германтай хүн холбоо байхгүй болсон сэтгэлгээ нь өөрөө цагаач сэтгэлгээтэй хаач очсон тэр хамгийн гол нь ихтгэлхийгээ өөрийнхөө их гэж үзэхэ болчдөг байхгүй цагаач ингэ шилж байна. Тийм учраас нь уул уурхаа муурхаа гэдэг дандаа тийм ихтгэлхийгээ хорлсон тий бусдыгаа хорлсон ашиг хонжоо хайсан тэр муухай хорлонтой сэтгэлгээч өөрөө цагаач хэрэгжлээс үүсээд байгаа байхгүй тэр сэтгэлгээнээс. Эдгээр нь гэхдээ суурьшаад одоо 3% үе дээрээ болоод ирэхээр чинь уугуул маягийн болохгүй юу? Үгүй шүү дээ. Тэр нутгийн соёлыг мэдэхгүй хүмүүс очсон учраас хэддэг үеийн ч байсан. Одоо хүн чинь дунсан газар угаас уусгал өвөг дээдсийнхээ бууран дээр очиж хөрвөө нэмтэгдэг шүү дээ. А тэд нар тгийг үнэхээр өвөг дээдсийнхээ сүнсийг сэргээгвэл Герман руугаа, Англи руугаа, Португал руугаа, Испани руугаа, Итали руугаа ирэхээс биш хүний нутагт байхгүй байхгүй да. Тэрийг бол харин хизээ тэр хүн холбоотой сүнсэн сэрэхгүй гэж ойлгох хэрэгтэй байхгүй юу? Ой санамж гэж байгаа. Ойгүй их санамж байгаа байхгүй эцэг ихээс ирсэн. Тэр ойгүй их санамжийн дундаас хүнтэй ярилцж байхдаа ийм биш тэ гэдэг дотор байж байгаа тэр мэдээлэлээс ухаж гаргаж ирж байгаа чинь ухаарл байхгүй юу? Ухаарл. Монголчууд бол ихлээд өвөг дээдсийнхаа тэрийг санамжаас ухаж ухаарах хэрэгтэй. Өөртөө өвлөжсэн өвөг дээдсийнхаа 9 эрдмийг сурах ёстой гэсэн. А тэгээд манай нагаан богод маш тодорхой хэлдэг байсан. Энэ үзэл гэж яриахаа болооч. Үзэл гэдэг чинь бол үзээд төрсэн сэтгэлдлийг хэлдэг юм аа. Тэр гүн ухаан зөв байхгүй юу? Гүндгэрүүлж ухаж авсаг гаргасан гэдэг нь зөв байхгүй юу? Тий. Тэгэхээр одоо надад язгуур гүн ухаан. Язгуур гүн ухаан гэж зөв байхгүй юу? Тий. Манайхын итгэл үнэмшил гэж ярьдаг штэ. Итгэл чинь бол яг өвөг дээдс чинь мэдээлэл. Үнэмшил бол тэрэнд хамаагүй христиемийг үнэмших төв ламын өгөнд үнэмших чинь бол үнэмшил байхгүй. Тэгэхээр манай одоо 90 оноос хойш аюултай энэ мөнгө хүлдэг долларын эзэн монетарын гэдэг худлаа эзэнд нь үнэмшээд байгаа учраас бид бөөнөрөө ингээ хохироод өрөнд орж амьдаад байгаа. Миний тайлбараа тэр байхгүй. Яг та би нөгөө Монгол хүүхээ судлах тусмаа эзэн бол үнэмшлийг төрүүлдэг юм байна. Аливаа шашин бол үнэмшүүлдэг юм байна. Мөн үү? Өөрөөр сэтгэл зүй хийдэг юм байна. Монгол жинхэнэ ухаан ч бол итгэл зүй. Тухайн хүний өөрийнх нь өвөг дээдсийнх нь мэдээллийг сэргээж ирээд хизээч тэр нь өөрчлөгдөхгүй бат гагнагдсан итгэл хайшаа харилдаггүй хамгийн суур тэр шүтлэгний чинь суур. Тэгээ одоо эндээс ингууд чинь амьдрал хайр дээр тогтдог, амьдрал итгэл дээр тогтдог байхгүй юу? Найз төхөд эхнэр хүүхэд мөн үү те? Тэгээ эхнэр нөхөр бүгд итгэл. Ямар нэг өдөр нөхөртөө ч юм уу эхнэртөө жоохон итгэл алдагдах юм бол цав суун те? Мөн үү? Тийм учраас нөгөө итгэл суур гэдэг ингээ явцдаг байхгүй. Тэгээ таны хэлдгээр нөгөө Монгол ухаан 9 эрдэм гэдэг байгаа дээ шүү дээ. 9 эрдэм дундаа тэр тухайн эрдэм болгоныг үүсгдэг суур одоо гүн ухаан биш үү? Тэр гаргаануудыг битээр номондоо хийж гисэн байхгүй юу? Тэр Монгол гоо хэвлээ тэгээд унших гэсэн хүмүүст нөгөөд явдаг байхгүй юу? Тийм. Одоо та нөгөө тасралтгүй үргэлжлэх тэ байгаль төвтэй нэг тийм гүн ухаан байгаа даа шүү. Зөв тийм. Тэр гүн ухаан маань хувь цаад тэгвэл яаж нэ? За яг хамгийн анхны хувь цаадад буюу хувь цаад буюу нийтээрээ дагаж амьдрах хэм хэмжээ зохицуул талаас нь гэж харах юм бол мэдээж түүхэн сурвалжинд үлдсэн гэдэг хамаагүй тэр амбад амжиж ирсэн байна хамаагүй тэр хүн гүрнийг үндэслэгч их модон хааны газар бол улсын үндэс гэдэг ганц үг байгаа шүү дээ. За газар гэдэг нь төмөр ойлгочих чинь яг амьдарч байгаа газар нутгийг ботчих. Улс гэдэг нь болохоор уул усаа бараацсан ард түмэн олон хүн гэсэн утгатай ойлголт. Дараа нь цаашаа их хаан эзэн Чингис хаан маань болохоор хүмүүс одоо ингээ хооронд нь сольж бодлоод идэв. Маш тодорхой 3 юмыг л их хаан маань тайлбарч гисэн байгаа. Нэгдүгээрт нь их цааз буюу байгалийн хинч зөрчих ёсгүй их ёс. Байгалийн хууль гэсэн үг шүү дээ. Дараагийнх нь их ёс буюу хүний өөрийнх нь их ёс. Ээж аваа хүндлэх, эцгээ шүтлэх эхийгээ хайрлах гэдэг ингээд хүний өөрийнх нь хизээч зөрчиж болохгүй тэр суур тэр ёсыг чи их ёс гэдэг байгаа. Нөгөөх нь их цааз шүү дээ. Тэр мэдээж анхдаг чинь байгалийн хууль байна. Дараа нь хүний өөрийнх нь дагаж мөрдөх хууль байна. Тэгээ гуравдагт нь болохоор их засаг гэдэг. Яагаад тэгэхээр нөгөө Төв Азийн нүүдэл чинь язгуур монголчуудын их ёс нэг янз. Өмнө зүгийн анхаад буюу хятадуудын их ёс чинь нэг өөр байхгүй юу. Тийм учраас энэ бүгдийг нийлүүлээд том эдийн засгийн байгуулсан юм чинь хүн болго өөр их өрөө хятад хүн байна уу, монгол хүн байна уу, орос хүн байна хамаагүй бүгдээрээ нэгэн төрлийн дор эвтэй найртай амьдрах зохицуултыг хийсэн чи их засаг буюу одоогийн ойлголтоор үндсэн хууль байхгүй да. Мөн тэр ийм 3 юм аа. Гэтэл энэ чинь одоо манайхаа ойлгохоо болцсон учраас бүгд их засаг гэд нэг яриад, их ёс гэж яриад мөн их цаазыг бол энэ ярьдаг хүн бараг байдаггүй. Байгалийн хууль бол бүгд хайцсан. Гэтэл өөрсдөө байгалийн хуулийг дагаж амьдрахаас биш
тэрний эсэг тэрсэлдэд зөрчиж байгалыг өөрөөхөө захирна гэж байхгүй байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэрэндээ бол тийм байгаад байгаа шүү заяа. Түүхэн цаг үед хамгийн их энэ язгуур гүн ухаанаа баримтлаад амжилтанд хүрсэн цаг үе нь танихаар хизээвэ? Гунаа чи юм штэ. 60-гаар нь бид нар он цаг тоололтоо хийдээ. Одоо нөгөө Христийн тоололтоо 100 жил болчиход байгаа болохоос үгүй 60-гаар байхгүй юу? 660 буюу 360 жилд нь одоо Төв Азийн Алтай нурууны мөнх тэнгэрийн шүтгтээ одоо бид нар ингээд их идэвчтэй сүнсэн сэрээл тэгээд доошо голоо уруудаад голоо бохирлцсан буруу амьдрдаг байсан хүмүүсээ бүгдийг та нар байгалийн хууль зөрчлөө, их ёсыг зөрчлөө, их засаг хуулийг зөрчлөө гэдэг ингээд төхнүүлж явдаг гэсэн үг байхгүй юу? Мөн үү? Дараа нь 360 жил нь буцаад нөгөө хэд чинь дээшээ өгсөд бидний бүр ингээд уулынх нь усных нь ундаглуу шахаж бид нар бүр ингээд доройтдаг тийм 360 жилийн хэсэг ийм хоёр мөчгөл явдیں۔ Тэгэхээр нэг одоо нэг сайхан сэргээд буцаад урууддаг чинь 720 жилийн. Тэгэхээр ойролцоогоо 720 жилийн зайтай хамгийн анхны том сэргэн мандал дэмийг бол Моду хаан маань хийсэн. Дараагийн сэргэн мандалтай штэ. Тэр нь болохоор Атила хаан хийсэн байдаг байхгүй юу? Манайхан Атила хааныг Монгол биш юм шиг ингэж яг л бид нар واخгүй хүнүүчүүд бай. Гэхдээ Атила хаан маань баруун зөвлөгөө хийцэн. За энэгээр бол тэр үеэр чи яг нөгөө эд сайхан бужигнаад нөгөө Түргийн, Киргизийн, Миргизийн гэж ялах байхгүй л Төв Азийн нүүдэлчтэй эзэн хөрөнд энэгээр байгуулагдчихсэн шүү дээ. Тэгэхээр чин Моду хаан, Атила хаан гэчихэд хамгийн сүүлийн 720 жилийн өмнөхөө том хүн төлөвтөн том шинжилэл хийсэн Тэнгэрийн зарилгыг биелүүлсэн юм ч юм уу их эзэн Чингис хаан байна байхгүй юу. Тэгэхээр ингээ гурван нэг хөвгөд үзэхээр 720 жилийг 3-аар үргэлжлүүлэхээр 2160 жил гардыг. 2160 жил чинь нэг 90 байхгүй юу. Тэгэхээр нэг 90 дотроо 720 жилийн зайтай 3 удаагийн том тесрэлтийг нэг өмдөөгөө хэлдэг том пассионер 3 тесрэлтийг л бид нар хийдэг гэсэн үг. Мөн тэгэхээр одоо бидний том тесрэлтийн цаг нь ирсэн учраас ингээд энэ тэндгүү одоо бүгд сэрэгцгээгээл би хийн юу ингээд бүгд нэг идэвхчихэж штэ. Тэр чинь нөгөө 720 жилийн мөчгтөө тесрэлт нь эхлээд явж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр саний асуултыг хариулахад 720 жилийн зайтал монголчууд сэргэж тесрэлдэг. Одоо энэ язгуургүн ухааныхаа дагуу л энэ ухааны дагуу л биш. Энд чинь өөрийн үеийнхээ нөгөө хэлээд байгаа суурины үеийнхээ нөгөө хэлээд байгаа их цааз, их ёс, их засаг гур байхгүй. Тэгээ энэ гурвыг л хүн төлөвтөнд төгнүүлнэ. Мөн буруу болцсон, байгалийн үедээ зөрчдөг болцсон, дагдаг болгуулчихна. Мөн хүний ёсоо зөвшөөрөхөө болоод хүн бусаар амьдрдаг болцсон, амьдрдаг болгуулчихна. Хоорондоо гарал угсаанаас үл хамааран хоорондоо гарал угсаа шашин төлгөөс болж хэрэлдэж урддаг бүгдийг болоод эвтэй найртай нэг засгаар нэг ахуй төрд оруулчихна. Ийм л уран шинжил байн хийгддэг гэсэн үг байхгүй. Чингис хаан ингээд дэлхийн талыг одоо нэгтгэсэн байгаа шүү дээ. Өөр удамаараа нийлж агаад. Тэгэхээр яагаад ийм ингэж дэлхийн талыг одоо нэгтгэх, эзлэх гэх юм уу те? Гол шалтгаан нь юу вэ? Энэ шалтгаан дээр тэр бидний язгуургүн ухаан холбоотой юу? Ийм ээ. Нэгдүгээр эзлээгүй, хоёрдугаар дэлхийн талыг биш. Их эзэн хаан маань мөнх тэнгэрийн зарилгыг биелүүлээд бүх хүн төрлөختнийг саний хэлдэг их цааз, их ёс, их засгийн дорнд буцаж хурааж гаждсан байсан, буруу болцсон байсан юмыг соёлынх нь хувьд хамтарч амьдарч байгаа ахуй төрийнх нь хувьд хоёрдугаар, гуравдугаар тэр байгалийн үеийг дагахаа болцсон байсан тийм зассан тийм үйлийг бүтэн хүн төрлөختөнд хийцээ. Одоо тал гэдэг тийм нөхөр ардлын Америк тэмээ орхигчдын хүмүүс яриад идэв. Тэр Америк төвчсөн бол яг одоо нүүдэлцэн гаралтай Берингийн хоолоор гараад явцсан одоо Төв Азийн Монгол угсааны хүмүүс байдгаараа байжсэн энэ колоничлогчид очиагүй байсан учраас тэрийг төгнүүл хэрэггүй. Хоёрдугаар Африк руу яагаад орохгүй гэхээр Африк угаасаа колоничлогчид очиагүй бас л байгалийн үеэс сахад амьдарч ирсэн учраас хамгийн их одоо Төв Азид байж байгаа бохирдсон манай эзлээгүй шүү дээ. Яац ихэр аюу амархан. Их хаан маань толгой дээр нь ингээд одоо яг өнөөгийн төр мөр шиг юм хуурамч ард түмнээ зовоодог барьдаг төрүүд гарцсан тэр төр нь өөрөө авилгалдаа автагдсан байгалийн үйлээ дагдаг хүний ёсоо дагдаг ард түмнээ зовоодог болсон тийм толгойнуудын тасдаж хаяал ард түмэнд амар амлаг авчрах тийм засан төхнүүлэх үйл хийсэн болохоос биш эзэж барьсан байхгүй байхгүй юу. Нөгөө талдаа юу юм гэхээр нэг юм бас манайхан дутуу ойлгоод байдیں۔ Бид 360 жилийн хугацаатай хүн төрлөختнийг төгнүүлэх үүргээд биелүүлсэн болохоос биш дахиад үргэлжлүүлээд толгой дээр суугаад байж болохгүй шүү дээ. Сүүлдээ манай тогон дүүр хаан манай үед юу болсон? Бүү замбраагүй болоо тухайн ард түмнээ
одоо юу гэдэг дарлад дээрлэхтэй болсон тогоон төмөр хаан чи Бээжинд суудсан. Хамгийн сүүлийн нөгөө Бээжингээс хөгжиж гардаг тогоон төмөр хааны үед бол ордны найр наадам садар самуун завхаа мөн үү хар тамхи мамх одоо юу гэдэг бузар булаа бүх юм дүүрсэн байсан. Хойдлын алтан ордны улсын сүүлчийн хаадууд бас тийм болсон байсан байхгүй. Энд шудраг биш штэ. Өөрөөр их хааны минь хойдсууд нь цаашаа явах тусмаа муудсан байхгүй. Угаасаа тэгээ хорвогийн жам байхгүй да. Мөн тийм болохоор бид нар ингээд их туйширдээ. Бүх Монголын хаадууд сайн байсан юм шиг. Мөн үү? Үгүй байхгүй. Их хаан бол 720 жилийн зайтай юм хийцэн. Тэгээ сүүлийнх нь нэг 200 жилээс нэгтэд бүх үр удмууд нь арчаагүй болоод ингээд мөн үү. Тэгэл байгалийн хуулиараа нөгөө 360 жилийн эхлүүлж байгаа тэр Мингийнхэн тесрэлтийн жуан гүрнийг унгаад ингээд явчихж байгаа процесс. Энэ угаасаа болтгол юмуд байхгүй юу? Өөрөөр одоо юу гэдэг Монгол дандаа 100 байгаад бос улсууд нь дандаа өвөл ч юм уу байж болохгүй. Манайх ч нэг 100 болж ил дараа нь өөр газар 100 болдог ч юм уу. Гэхдээ заавал нэг нь байгаль өөрөө хүртэл бүгдэнд нь ингээд нэг тодорхой хуваарьт байдаг шиг тэр шиг яг мөн үү мөнгө тэнгэр шүтлэгтэй хүмүүс 360 жил идэвхжлэхэд дараа нь сарны шүтлэгтэй тариачин соёлтой хүмүүс ч гэсэн 360 жил идэвхжлэх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийг бол тийм учраас бид нэг юм ингээд нөгөө яг Монгол хүн ухаан юу заадаг юм гэхээр бити туйшир гэдэг байхгүй юу? Одоо яг нарийн түүхийг судлаад үзэх юм бол мөн хүмүүс их дайн байлдаа хийсэн гэдэг. Очоод хэрмийнх нь гадаа байлаа. Толгой дээр гараа суудсан муу хаанда хаанасаа айгаад хэрмээ онгоолгож чадахгүй байж байгаа хүмүүс нь болохоор хаантай юутай гэдэг нь арчаар босод сургамж болгочоод дараагийнх нь ард түмэнд босоод хаануудаа арилгаад мөн тэгээд өөрөө ч гэсэн манер дот тэнд нь юу нэг тийм том захирч марч тавихгүйгээр хот мотголд нь өөрсдөө хүмүүсийг тавиал гол юм та ингээд татвар аваад энийг өөрөө сайхан амьдраараа гэдэг нөгөө ахуй төрийн суур юм ахуй төрийн хийж өгөө явчихдаг байсан. Би судлаачийн хувьд маш сайн мэдэх байхгүй тэрийг тийм. Тэгээд бид нар хизээнээс одоо энэ байгаль төвтө төр язгуур гүн ухаанаас өөр зүйл давтаад юм уу? Тэгээд дороотод ихсэн бах уу? Хизээнээс гэж үзсэн. Биш маань биш. Тэрнээс өмнө шүү дээ. Мингийн үеэс л байхгүй нөгөө тоон төмөр хаан хөгжиж гарч бараад ингээд 1600-аад он биш үү? 1600-аад оны үеэс эхлээл зөрчтийн алтан улс гэдээсэн чинь дахиж зөрчтийн манж ус гэдэг нэрээр дахиж сэргээл монголчууд нь эхнээсээ тэднэртэйгээ харчин хорчин гэд нийлж явсараад нааша одоогийн өвөр Монголын бүгд нийлээ сүлдээ ар Монгол руу орж иж бүгдийн захирал бүгдрээ нийлээд уушаа дахиад нөгөө нэг өмнө зүгийн хаттуудаа захирал нөгөө мэн гүрнийг унгаад чин гүрнээ байгуулсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг монголчуудын хувьд бол монголчууд маань мөнх тэнгэрийн шүтлгээ алдаад тэгээд энэ төвдийн шашинд оруулаад тэгээд манж маягийн тийм алдар цоол одон тэмдэг мэмдэг гэдэг мань соёлоо ордог нь бол яг манжийн их үе биш. Манжууд манайтай одоо 200 жилийн холбооны ус маягаар явсан гэж үздэг шүү дээ. Хүмүүс бол дарлал марлал байсан гэдэг. Эхний үед бол манайхын чинь тусгайлан их нөгөө холбоотон байсан учраас Монгол бүх ноёдууд чинь манжуудтайгаа нийлээл цаад иттэйгээ байлдаг. Ийшээ баруун зүглүүгээ одоогийн казак киргиз мэргэз эзэлтэй нийлэн дайн байлдаа хийдэг байсан учраас ингэж яваад монголч нэг эхний бараг 100 жил бол зүгээр яг холбоотой байжгаад бүрэн их дарлуулаагүй юм шиг. Яг тэгээ сүүлийн 100 жилдээ болохоор шүү дээ. Манжийн төр чи өөрөө яг нөгөө тогоон дүмэр хаа манах шиг муудаад баярлага авахгүй нөгөө нэг үр хойчууд айгүй муу хаадуу төрөө авч явж чаддгүй ард түмнээ хайрладгүй зовоогоод эхлэн шүү дээ. Тэнгүүд давхар унаад эхэлсэн гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд нь тэр үед нь маань наашаа харин эсгээрээ нөгөө хориод идэг байсан хятадууд ч маш ихээр маш ар Монгол руу орж ирдэг. Одоогийн Улаанбаатар хот буюу Амгалан даа хүрээгээд байгаа энэ миний байгуулах Удаастаа завхын эндэрт байсан манжингийн амрын хажуугаар чи баахан хятад 8-ачд худалдаачид ирэх мэрэх гэдэг ингээд мөн үү. Тэгээд сүүдийн хэсэгт нь болохоор манжууд нөгөө монголчуудыг өөрсдөө нь хамгийн хүчрэг өөрсдийн дардаг ганц мөнгө шүтлэгтэй үндэстэн гэж мэддэг учраас биднийг албаар энэ төвдийн шашинд оруулсан гэх мэт ингээд харах юм бол тийм юмнууд байгаад байгаа байхгүй. Тэр угаасаа бидний дөрөөлсөн үе. Одоо харин энийг хожигэрсэн хэцүүдсэн ард түмний амьдрал нь хэцүү болсон. Яахаа мэдхээ бас энэ үе чинь бол хүн бүр гарцаа байхгүй гарцгүй болсныхаа дараа юу илээгээд тэмцэж эхэлдэг шиг Монголын ард түмэн ч гэсэн 360 жилийн туусаал бүх өвгдөөцөх Монгол тэнгэр сэргээл тэмцэх байхгүй юу. Тэр нь эхлээд явж байгаа гэсэн үг байхгүй юу. Бас ингэж зовж ижил жоох ухаарах. Тэгэж шүү дээ зовж ижил ухаарах шүү дээ. Зовхгүй байгаад бол угаасаа одоо яагаад тэгэхээр чинь тэр одоо юу гэдэг Ховлын хааны хойч мөн үү их юан гүрэнгээд одоо чинь хят Бээжин төвтэй хятадыг захирч явахдаа хүүхдээс нь хүүхдэд нь дөрөөлтөж явчихсан шүү дээ. Мөн үү яг та бодит амьдрал мэдэхгүй тэмцэж сураагүй дайн байлдаа хийж сураагүй ард түмнээ зөв удирдах хайрлах чадахгүй энэ зэрэг дөрөөлтөл тэгэл ордны хуйлдаан ордны муухай найр наадам
самуу завхаа мавхаа гэж яг үнд эзэнт хүн нурахад одоо ч гэсэн Америк хүн яг адилхан шүү дээ. Эпштейний арлын бузар булаа мэдээлэл пап дэдийг ингээл яг адилхан байхгүй да тийм. Тэгээд бид нар ч нөгөө нүүбийн гишүүн болоод ингээл ирсэн үе биш үү? Тусгаар тогтнолоо ингээд зарлаа. Энэ үеийг бол чинь зөвхөн өнөөдөр байж байгаа олон улсын харилцааны дэглэм байна шүү дээ. Тэг дэглэм донд өөрсдөө зүгээр тусгаар улс гэж баталгаажуулсан л үйлдэл واخгүй нэгдсэн үсээ багт. Угаасаа энэ чинь зөвхөн Монголыг биш шүү дээ. Манайх нэг сүржигнээд өстой Монгол Жонгол боо тэмцэл болж идэх өөрсдөө нүүбийн гишүүн болсон юм шиг. Угаасаа 50-аад оноос эхлээд энэ том Англиуд, Францууд, Португалууд, Испаниуд бүх колони улсуудаа бүгдийн нэгдсэн үсээ байгуулсан гишүүн болгоод суллсан шүү дээ. Тэр давлгаан донд бид нар суларсан болохоос одоо өнөөдөр байж байгаа нэгдсэн үсээ байгуулалтанд 200 улс чинь бүгд тэр 60-аад онд л нэгдсэн үсээ байгуулалт орж бүртгүүлсэн улсууд шүү дээ. Тэгээд бид нар за тусгаар улсуудад ингээ үндсэн хуулиа баталгаар болоод эрт дээр үедээ уг нь бол их засаг хууль байсан. Одоо шинээр бичсэн тэр үндсэн хууль нь хаанаас үүсэлтэй? Хаанаас тэр юугаа авсан байдгийг? За ийм байгаа. Яг үндсэн хууль гэдэг ойлголт бол 1926 оны анх дахь үндсэн хуулиар орж ирж байгаа. 24-ний үндсэн хууль бол маш сайн хууль. Гэхдээ суур философи нь өөрөө христийн шашнаас үүдэлтэй коммунизмын онол, хамтарч амжих социализмын шатлсан онолууд дээр суурилсан юм. Марксист ёс зүй гэдэг бол яг л нөгөө Библиэд байдаг 10 одоо манай зарим тохиолдолд яриад байдаг нөгөө 10 цагаан буян 10 хар нүгэл мүгэл гэдэг штэ. Яг ерөнхийдөө бүгд төстэй юм. Мөн үү? Тэгэхээр 24 үндсэн хууль бол марксизм буюу Маркс ч өөрөө еврей хүн. Мөн үү? Гэхдээ суур философи нь өөрөө яг тэр христийн шашныхаа суур юмдаг явдаг. Энгээс бас ялгаа байхгүй. Ленин яг жоохон бас хадмаг гаралтай Монгол гаралтай гэдэг хурц сэтгэлгээтэй хүн. Ленин бол аль нэг шашин байшааныг сонирхоогүй хүн. Гэхдээ суур нөгөө коммунизмын онд маань өөрөө тэр Европт байж байгаа капитализм гэдэг байгаа бие биенээ бүлждэг барьдаг юмны эсрэг л анх сэдэж гарч ирсэн юм. Тэгэхээр манай 24-ний үндсэн хууль бол коммунист суурьтай үндсэн хууль байхгүй юу? Ажилчин тариачин үгээгүүчүү ядуу ард түмний засаглалыг тунхагласан үндсэн хууль байхгүй анхны хуульчаа. Ноёдууд хөрөнгөтнүүдээс ард түмний аварна гэсэн шууд заалттай байдаг байхгүй юу? Баячуудын хөрөнгийг хурааж авчиж нэгэн зэгцэлсэн. Яг өнөөгийн Монгол шиг баячууд нь малчин зарчтай малчтаа тий зарцууд юутай байдаг. Очихоо уул устаар хүртэл барьцсан тавь зээл аваад тансгалж идэг тийм муухай улс байсан шүү дээ. 100 жилийн өмнө бол тэрийг зэгцэлсэн байхгүй юу? Яг хөө тэгээд дараа нь харин үндсэн хуулинд 20-с 25 жилийн зайтай засвар ороод явсан байдیں۔ Гэхдээ суур юмнаас өөрчлөгдөг байж хагаад 92 онд болохоор бүр шал өөр арчсан хууль гэж нэрлээд тий англичууд, америкчууд нөгөө солонгосын колони орнуудтай худлаа үндсэн хуультай юм шиг болгож жагаад хуучин бол татвар зэвсэг цэрэг айрам буюумаар эдийн засгийг бүрэн хяндаг байсан бол одоо болоод нүүбийн гишүүн болгож хайчингуудаа мөнгө санхүү татвар эдийн засгаар нь бариад авчдаг залтай болсон байхгүй. Тэгэхээр одоогийн 92 оны үндсэн хууль гэдэг бол Монгол улсыг шинэ колоничлол руу оруулсан тийм үндсэн хууль байхгүй юу? Яг үүндээ бол ямар төр засаг гэж байхгүй. Тоглоомын төр засагтай. Төр засаг нь өөрөө энэ дандаа долларын эздээс зээл авч явдаг тийм компани шиг болчихсон. Үгүй үү? Тийм байхгүй. Тэгэхээр 24 оны үндсэн хуулийн хажууд 92 оны үндсэн хууль бол үнэхээр хогийн хууль байхгүй юу? Яг л ард түмний язгуур эрх ашиг ерөөсө томьёолоогүй худлаадаг юм хүмүүнийг иргэний арчсан нэгэн гэсэн гоё томьёололттой. Тэгээ хүн болгон тэгш хэрэгтэй гэсэн мөртөө хүмүүсийг зээлийн үгээр нь ялгуулж иж баян хоосныг бий болгодог. Зөв. Өөрөөр одоо юу гэдэг одоо сайн яригдаад байгаа тусгай зөвшөөрөлтөй буюу ухаан удгийн нүүрсний ордод эцэг зарсан МСС нь хүү багтаа зээл аваад баян тагаа амьдэрчдэг. Мөн үү? Жирийн ард түмэн болохоор 20-30% хүүтэй хэрэглээний зээлтэй амьдэрдэг гэдэг хамгийн муухай шудаг бус юм чинь гой хуулиар юм шиг томьёолж жагаад манаас суулгаж өгсөн. Бүр өтөр дүргэн бүгдийг шийдэх ёстой үндсэн хууль чад 92 оны үндсэн хууль байхгүй. Тэгээд дээрэс нь манай нөгөө их засаг хууль чинь бол миний ойлгосноор бол бусад орнуудад баг байдаг байхаа тийм амтны эрх хүнтэй зэрэгцэд орчиж байгаа тэр байгаль руу чиглэсэн зүйлийг их үндсэн хуулинд их оруулж өгдөг байсан болоо гэж бодсон. Тэгэхээр одоо манай үндсэн хуулинд бол баг ховор ахаа тийм. Ийм шүү дээ. Түрүү тайлбарсан дараалал юм баггүй. Нэгдүгээрт нь байгалийн хууль байгаа. Тэгээ их цааз гэдэг ач. Дараа нь тэр байгалийн хуулийг олон мянган жил дагаж амьдарч ирсэн хүний их ёс байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр байгалийн хуулийг эвдэж болохгүй. Тэрийг дагаж амьдарч ирсэн, өвлөгдөж ирсэн сүнсний мэдээлэл буюу их ёсыг өөрчлөхгүйгээр тэгээ зүгээр тэрэнд нь загшиж хамтдаа амьдэрдэг хоорондын гэрээч өөр их засаг байхгүй юу? Тэгэхээр манай одоогийн үндсэн хуулинд ийм одоогийн үндсэн байхгүй шүү яаж байх вэ? Одоогийн үндсэн хуулинд шүү дээ. Цаастай холбоотой байгалийн хуулийн тухай бүр
огтхож юм байхгүй. Тэр нь хүний их ясын тухай ойлголт юу ч байхгүй. Иргэн гэдэг нэртэйгээр хүмүүс дороо дурах боломжийг олгоцсон. Уг нь бол амьдрал өөр иргэн дээр биш. Өөрөх гэр дээр суурилсан байдаг байхгүй юу? Ягаад жамаараа заавал нэг юм хүйснэлж үр удмаа үлдээж аз жаргалтай амьдрдаг штеп. Тэрэн дээр нь суурилсан их засаг хууль чи өөрөө одоо иргэний гэдэг юмд ороод тэгээ бүгдийг задлаад иргэн гэдэг ингээд эцэг ихтэй хэрэглүүлээд ахлаа хамаасаа хувь хүн гэдгээр ингээд задлж иж тэгээ хүн болгонд нь одоо өөрийнхөө ээжээсээ ааваасаа ахаасаа дүүгээсээ идүү хүү багтаа зээл авахд бол надад тийм хийж өг гэж ингэж тэгж захирдаг зайлуу байхгүй нэ технологич өөрөө. Одоо тэгвэл бид нар яг юу хийж иж эргээд энэ одоо үндсэн язгуургүн ухааныхаа дагуу одоо хууль цаазаа тийм амьдралын энэ хэм маяга тогтолцоогоо засах боломжтой юу? Тэгэхээр нэг юм байна. Нэгдүгээрт нь одоо бол бид нар дороос эхлэхээ. Дээдлийн их цаад их ёсоос эхэлж чадахгүй. Сүүлийн 35 жилд бол бүр маш их бохирдоод тэгээ бүгдээрээ өрөнд ороод барьцаалагдчихад юу н тэр амар амгалан амьдрал юмдыг бодохтой мантай болцсон учраас тэгээ би одоо шинэ өргөн Монгол хөдөлгөөн байгуулад ингээд зүтгэж явсаад одоо сая сүүлийн хэдэн жил шинэ мөнгөний боддог гэж яриад байгаа нь ард түмнийхээ ахуй амьдралыг зэгцлэх гээд байгаа. Өнөөдөр Монголын ард түмэн 9 их хурал 7 ерөнхийлөгч 34 засгийн газар үүсгэхэд зээлийн хүний тоолбор гэсэн нэгт зогссонгүй, буусангүй. Татврын тоолбор нэгч зогссонгүй. Барааны үн өсдөг тоолбор нэгч зогссонгүй шүү дээ. Тэгэхээр ийм тогтолцоо хийж өгчөд хичнээн засаг их хурл солигдсон чинь энэ гүгээд байгаа гэдэг бол энийг засахгүй тохиолдолд засаг их хурлыг солигдох хэрэггүй гэдэг л очиж байгаа байхгүй да. Мөн үү? Тэгэхээр миний одоо зориод байгаа юм инхээр мөнгө хүүлдэг тогтолцоог байхгүй болгоно. Зээлийн үг жилийн 3-аас итэхгүй болгоно. Татврыг зөвхөн олсон ашигаас нь авдаг болно. Барааны үнийн өсөлт буюу инфляцийг байхгүй болгоно гэдэг ингээд хэдэн зорилго тавиад тэрийг хийх ахуй төрийн онлоо одоо шинэ мөнгөний бодлого гэдгийг гаргаж ирээд тайлбарлаад сүүлийн 10 жил болж байгаа. Одоо нэг хүмүүс жоох эхнээс ойлгож хэлж байна. Тэгэхээр эхлээд өргөө болгоно. Дараа нь хуримтлалтай болгоно. Тэрний дараа бол харин бид нар нөгөө ахуй амьдралаас эхлээ саяны нэг гадаад орнуудын мөнгө хүлэгч тэдэртэй хувилцсан олигарх лоовчд төр засагнаас саллаа штэ. Тэрний дараа бид сая харин их ёс гэж юу юм гэж бүх боловсролын системд багаас нь зааж өгöd. Их цааз гэж юу юм ингээд энэ дэлхийн өөрөө юу юм хэзээ үүссэн яаж амьдртээ мөн манай нарны аймаг юу юм гариг ирэхс юу юм гэд ингээд ингэж тэр шатлууга орж иж ингэж бид нар сая босож нөгөө нэг 720 жилийн өмнөх хүчрэх байдал руу очно гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний эхний зорилго бол юу юм гэхээр зээлийн хуулиас байх ёсгүй юм байна. Тэрийг гэхдээ яаж төвшөөрүүлэх юм? Гэхдээ тэмцэж хуулиудыг өөрчлөлөө шүү дээ. Миний яриад байгаа улсын тэмцэл хийж хуулиуд өөрчлөлөө шүү дээ. Өөрөөр одоо миний яриад байгаа Монгол банкыг үндсэн хууль эднэрт өөрчлөлт оруулахгүйгээр Эхлээд надад болно. Эхлээд одоо Монгол банкны хууль яг тэр Монгол банк ч үндсэн хуулийн бүтэц биш байхгүй юу? 1991 онд энэ Америкууд авчиж бидэрт батлуулсан Монгол банкны хууль, Аржины банкны хууль, ашиг малтгалын хууль, хадгаламжийн тухай хууль, татврын багц хууль гэсэн нөгөө хуулиудыг хийгээд өгсөн. Тэгэл нөгөө 34 засгийн газар 7 ерөнхийлөгч 9 их хурл солигдож байгаа нөгөө хуулиуд нь байж байгаа учраас тэр хуулиудыг янзлаад тийм бүтэн тогтолцоо буюу хуулиудын шинжил хийх ёстой. Энийг л ард түмэн ойлгоод мөн үү. Тэгээд цөмөр одоо би хөдөлгөөнгөө зарлцсан байж байгаа. Хөдөлгөөндөө идэвхтэй орж явж байгаад сүүлдээ энээсээ цаашаа улс төрийн нам болт юм уу юу болтын тэмцээд тэгээд энийг хэрэгжүүлэх хүмүүсийн төрлөө орж иж нийлж хийх байхгүй юу. Тиймээс одоо байгаа намууд энийг хийж чадахгүй байгаа байхгүй. Би одоо шинэ бүгдийг тань штэ. Сүүлийн 10 гаруй жил маш олон хүнийг гүйж үзлээ штэ. Энэ хуулийг ингэ хийж ингэж гээд нөгөө яг над чиг өөрөө энийг ойлгох хүмүүс хийж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ би одоо өөрөө ирэхгүй өөрөө улсын тэмцэлд ороод сонгуульд оролцоод яваад байгаа чи энийг хийж хууль тогтоогч буюу хууль боловсруулалтыг ирэх авчиж хийх болчиход байгаа байхгүй. Тогтоогч нь дандаа хууль. Тэгэхээр миний бодлоор хуулийн өөрчлөх хүсэлтэй тэр хүмүүсээ эхлээд сонгох хэрэгтэй юм шүү. Тэр сонгох тогтолцоогоо манайх өөрчлөөд зөв хүмүүсээ гаргаад ирэх. Гэхдээ биш тийм байхгүй. Ард түмэн маань, сонгогчд маань нэгдүгээр ард түмэн юуны төлөө тэмцэхээ ойлгоогүй үзэх дандаа хохирчээд. Тэгээ юуны төлөө тэмцэхээ ойлгоцсны дараа бол яа тэмцэх дээрээ дараагийн шат руу ярьж эхэлдэг байхгүй юу? Яа тэмцэх. Тэгэхээр энэ дараа нь нэм шүү дээ. Юуны төлөө тэмцэхээ ойлгох, тэрний гадаа яаж тэмцэхээ шийдэх, дараа нь хэн манлаж тэмцэл хийх юм гэсэн юм дараалт 3 шатсан дараалт юм баггүй юу? Одоо таны бол хийж байгаа юм ерөөсөө аль болох олон хүмүүс тийм нэг ойлгох гэдэг байгаа байхгүй. Тэг миний яриад байгаа шинэ мөнгөний бодлого гэдэг бол нэгдүгээрт нь зээлийн хүү.
талхын үйлдвэрлэхдээ нөгөө үйлдвэрлэгч биш хамаагүй хамаагүй өсчингээ болчихдог үл. Хүний үс тасдаг. Үсний будаг юм авдаг мөн үү? Тэгэхээр чи тэрийг бас дахиад үсний машин зашаа авахд байр төрөөс мөөсгөл зээлтэй заавал зурлаж байгаа. Зээлтэй. Тэгээ зээлийн хүн нэгдүгээр гэж. Дараа нь чи татвар төлж байгаа. Ямар нэг байдлаар. Тэгэхээр татвар хоёрдугаарт нь. Гуравдугаарт нь ханшаа алдагдал. Үсний будаг авах, үсний машин авах гэж талах үйлдвэрлэл нь үс таснаа яг адилхан. Чи бизнесийг үйл ажиллагаа явуулахын тулд гарцаа байхгүй дандаа авилгал төлж байгаа. Хүн амьтныг хоолнд оруулах гэж. Тэгэхээр энэ дөрөв чи өөрөө нийлээ чиний санхүүгийн зардал болчиход байгаа байхгүй санхүүгийн зардал. Тэгэхээр энэ санхүүгийн зардлаас шүү дээ. Зээлийн үн байхгүй. Ханшаа алдагдал байхгүй. Ханшиг доктортой болох чинь авилгал байхгүй болчихгүй чам дээр зөвхөн татвар үлдэн татвар нь гэхдээ энэ 10-аад төрлийн 40% татвар биш. 10% ашигын татвар болгоо хувирах юм бол тэгэл инфляци тэр хэмжээгээр одоо чи бод дунджаар зээлийн үн 20 татвар 40 ингээд 60 ханшаа алдагдал 10% байгаа. Тухайн жилдээ доллар юаны хэсэг 10% ундаг байхгүй төгрөг. Ингээд 70. Дээр нь авилгал бол нэг баталгаатай 2-3% байгаа. Ингээд чи 72-3% сая төгрөг зээлчихэд 700 хэдэн мянган тэр авилгыг бол би ойлгож байна. Угаасаа бүх юмны болохгүйгийн өөр авилга дээр очиж зогсдог. Тэрийг мэдэж байгаа. Авилгалыг тэгвэл ямар юугаар та зогсоно гэж бодож байгаа. Ямар хуулиар? За сонсч ингээд нэгдүгээрт нь авилгал чи өөрөө үүсэж байгаа үндсэн шалтгаан нь мөн үү? Хүн болгонд хангалттай санхүүжилт олдохгүй бизнесийг. Хоёрдугаар хүн болгоны цалин тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй. Өөрөөр зээлийн хүүгээр нь баян хоосныг бий болгодог энэ залинагаас ангижуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл үгүй юм байна. Зээлийн хүүг бууруулах одоо нэг гайгүй гэж бодож байна. Тэгээд 3 болчвол 4-т авилга нь бол алгуулж байгаа гэж бодож байгаа юм да. Татвар жоох үлдэн штэ. Тийм. Ханшиг бол бид нар Хонконг шиг Малайз центр шиг хуульчилж штэ. Ханшиг хуульчилдаггүй бас одоо 20 дахь үлдсэн штэ дэлхийд дээр ч. Ихэнх нь хуульчилсан штэ. Ханш доктортой болгоод. Тэгээ ханшиг барьж чадаагүй байх юм бол Төв банк хоёр өнхлөгч ажлаас нь халдчихдаг. Гадаад худалдаа юм зохицуулж чадсангүй, валютын нөөцөө зохицуулсангүй гэж. Юу юм уу? Тэр чинь хатуу тийм хууль бол бас биш юм байна шүү дээ. Гэхдээ ингэс машингийн баггүй. Одоо манайх хүн шүү дээ. Гадаад худалдааны хуулийг олон жил явлаа. Гадаад худалдааны яамгүй хариуцсан. Дээр нь валютын нөөцийн менежментийг хийхгүй яваад ирсэн байхгүй. Тийм учраас гадаад худалдааны хуулийг гаргаад гадаад худалдааны хуулийг гаргаад зохицуулт хийн гэдэг нь гадаад худалдаагаа аль улстай ямар хуваар хийж байгаа тэр харьцааг нь зөв зохицуулаад худалдааныхаа интеграцаа зөв болгоно гэсэн үг. Одоо өнөөдөр манай гадаад худалдаа 3 тишэл хийдэ. Экспорт бол тэртээ дэгүү бараг 90% хятад руу. За импорт буюу бидний гаднаас хөдөлж аваад амьдрдаг нэг 70% нь хятадаас, 20% нь Оросоос, 10% нь юу ч авахгүй зүгээр Японоос жоохон машин зэрэг орж ин. Тэгээ зүгээр явдаг зардал Вьетнамд очиж амжрах, доодортой очиод Вьетнамд амрна, Балид амьдрна, Америкт сургуульд явна, Солонгост бие үзүүлнэ мөн үү? Дандаа доллар байхгүй. Тэр нь 10% байдаг байхгүй да. Хятадтай бид 70%, 90% экспорт, 70% импорт чи хятадтай хийж байгаа 8 дээр бол бид 20% ашигтай байхгүй юу? Тэгсэн мөртөө Оросоос 20% бензин тос, эм тариа мараа бүх юм импортлдог 20% алдагдaltaа. Юу ч экспортлдог. А долларын хэсэг нь бол тэр чигээр алдагдал. Мөн тийч зардаг юм Японд, Европт нэг ч байхгүй байхгүй да. Зөвхөн ийшээ экспорт 95% хийчихэд энэ дээрээ 70% авчдаг мөн үү? Тэгэхэд энэ зөрөө байж байгаа тэр экспортын 30% чинь цэвэр энэ эдрийн цаарх руу явчихна гэсэн үг шүү дээ. Мөн үү? Тэгэхээр одоо би юу гэж тайлбарлах гэхээр миний сайн үзээрэй. Гадаад валютын нөөцөө бүрдүүлэхтэй. Одоо Монгол улсын 100% Монгол банкнд арилжаан банкудад доллараар нь бүртгэл хийчихэд хятад руу юм зарсан ч доллараар авчиж сольж бүртгэл яан болдог. Буцаагаад хятадаас юм авсан ч доллараар доллараар аваад буцаж авчиад энэ ч доллар болгодог юм. Дунд нь доллар гэдэг юмыг оруулж ирчээ. Бид нар банк долларын эсэд комисс төлөд байгаа байхгүй юу? Юанаар л яадаг. Юанаар аваад бүх бүртгэл доллар штэ чи. Манай том банкуудын гүйлгээ. Яг нөгөө наран тулмал 8 чилээс жижиг 8. Тэд нар юанаар явдаг болохоос том одоо нүү банкныхаа картыг авчиад тэнд юанаар. Тэгээд банкны карт чинь доллароос юан руу шилжиж хийж банкнд бичигдэх програмтай байхгүй да. Тэрнээс бол бид нар алдаад байна штэ. Тэр чинь хүн болгоно харин мэдэхгүй байхгүй. Тэр мэдүүлэхэд тайлбарлаад тэрнээс бол бид нар ямар ч хэрэггүй одоо энгийн тайлбарлая л да. Чи наран тул дээр том дангуутай хүн мөн үү? Тэгээд чи 70% нь хятадаас юм авдаг. 20% нь Оросоос, 10% нь тийшээ үрдэг. Мөн үү? Тэгэхээр чи тэгвэл мөнгө $100 нь хадгалах биш. 70% нь юанаар, 20% нь рублээр,
10% доллар байхад болоо واخгүй та. Миний тайлбар ингээ шинэ мөнгөний бодлого гэдэг чинь гадаад худалдааг доллар гүйжүүлнэ. Зөвхөн 10% доллар, евро, йентэй үлдээгээд 70% юан руу 20% рубль руу шилжүүлнэ. Одоо чинь Оросыг ингээ 20 гаруй хэмжээнд оруулчихлаа шүү дээ. Тэгэхэд 8 шарга дээр 50 төгрөг байгаа рубль банкудаар тамчаад 70 болж очиод тэгээд нөгөө юм чи бүгд үнэтэй байгаа байхгүй. Тэгэхэд нэг ч банкыг бүгдийг Орос рублийн гүйдгээ хийж өгөхгүй. Банкын чинь лицензийг хурааж авах шугад валютын төв банкаар дамжуулж айлгаад идэг. Бид нар чинь хяналтанд орчих, колоничлолд орчиод штэ тогтолцооны. Тэгвэл нөгөө доллараар байдаг нөөцийг задлаад 100% доллар биш 10% доллар болгоод 70% юан болгоод тэгээд дээр нь юантай ханшаа тогтвортой болгоо иччих юм бол одоо чинь ингээд юан чангараа доллар унж байгаа. Рубль чангараа доллар унж байгаа мөртөө Монголд эсрэгээр доллар ихсээд байгаа байхгүй. Тэгэхээр чи бид нар бүр алуулж байгаа байхгүй. Ойлгож байна док. Одоо миний яриад байгаа шинэ мөнгөний бодлого чинь зээлийн хүү татвар тий ханшиг доктортой болгох барааны нөөцийг зогсоохоос мөн зогсоогоод тэгээд гадаад худалдааны доллар жилтийг саяныхлаа аваачаад докторлын эдийн засгийг бүр 1% долларгүй болгох гэдэг байхгүй. Доллар бидэрт хамаагүй болгоод за. Одоо ойлгоо тийшнүүг гадаад худалдаагаар зохицуулагдана гэсэн үг байхгүй. Одоо ойлголоо. За ойлгоогүй нэг юм үлдээд юм тий. Татварыг тэгж 10% буулгачаар одоо тэр нөгөө бид нар ч юм бол ойлгохдоо компаниудын за хөвчлэн уул уурхаан л да компаниудын татвараар хөгжиж байна гэж бодоод байдаг. Тий одоо. Тэгээд одоо маш энгийн юм байхгүй юу? Татвар гэдэг бол ажилтны хүнээс нь аваад ажилгүй хүнд нь өгч гэдэг л нэг дэд хэрэгсэл байхгүй. Үндсэн тогтолцоо биш, дэд тогтолцоо гэсэн үг. Улс орнууд хятад ягаад сайн хөгжиж байна гэхээр юаны хэвлэлд хөгжиж байгаа. Гэхдээ юаныг хоосон юм гаднаас юм хөдөлж авахд биш. Үгүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалттай мөнгө хэвлэлд хийчих байхгүй юу. Тэгэхээр хэдий ч нэг хөрөнгө оруулалт буюу чамд их зээд өгөө чамар тий жод төрөөс манайх үйлдвэр байхгүй гэсэн чинь. Тэгэхээр эхний зорилго чинь мөнгө хэвлэл бүгдийг үйлдвэрлэгч болох хэрэгтэй байхгүй юу. Ойлгож байна уу? Мал аж ахуйн бүтээгдэхүүн бүгдийг тэгэнгүүтээ бид нар ярьж байгаа шийдвэр Путинтэй ярьж хагаад энэ хоёр руу уул уурхай биш. Мал аж ахуй, биотехнологи бүх юмыг зардаг болгох хэрэгтэй байхгүй юу? Тэр хэвлсэн мөнгөө юу зарцуулах вэ гэдэг нь хамгийн чухал юм байна. Гэхдээ хэвлсэн мөнгөө шүү дээ. Хоосоо одоо чамд мөнгө хэвлээд мөн үү те? Хүүгүү өстө бүр чи цалин одоо өнөөдөр 2 сая төгрөг багч 20 сая төгрөгийн цалин хэвлж өгөө чи дураараа те юу чамаа гадагшаа зугаад ингэж биш байхгүй да. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг чинь нэг төрийн байгууллага ч юм уу хийж таахгүй. Үгүй төрийн биш ээ. Ард түмний банкаар өгүүлэх гэдэг байхгүй юу? Ард түмэн өөрөө хувьцааг нь эзэмшдэг банкыг байгуулж идэв. Би бүгдийг 20 жил бодсон хүн шүү дээ. Дундуур нь Худалдаа өвлийн банкны сахал эрдэнэт голомтын баясаар орж ирчүүл өөрсдийнхөө бизнесүүд өөрөдөө дистанцлаад бариад эрдэнтийг яваад авах учраас ард түмний банк байгуулна гэж миний яриад байгаа тийм. Би одоо юм ярьж саний хэлдэг энэ зээлийн үг байхгүй болгох, татварыг байхгүй болгох, инфляцийг байхгүй болгох, ханшийг тогтоолгох гэж зорилгоо тодорхой болчихлоо. Яаж хийх юм? Монгол банк засгийн газрын яам. Яаж хийх юм? Арилжааны банк нь хувийн арилжааны банкуд хөрөнгө оруулалтын банк болж үлдээд яг одоо жинхэнэ ард түмэнд зээлмэл өгдөг бүтээн байгуулалт хийдэг банк нь ард түмний банк байгуулсан. Ард түмний банкны дотроо ард түмний орон сууцны банк, ард түмний хөрөнгө оруулалтын банк, ард түмний гадаад худалдааны банк ч гэдэг юм гээд бүх сайхан болгоод тэгээд ард түмний банк гэсэн нэртэй одоо төрийн банк гэчээд төрчин болохоор засгийн газрын хувьцааг нь эзэмшиж байгаа учраас эдгээр өөрөлдөд нь штэ. Бид нар бүх ард түмэндээ хувьцааг нь эзэмшүүлчихэд тэндээсээ засгийн газар нь төлөө өдөрт зөвлөлт нь 3-1-ээр орж ирдэг. Мөн үү? 3-1 дээр нь менежментийн баг нь сонгон шалгуултаар ард түмэнд тавьчихдаг. 3-1 дээр нь ард түмэн өөр хяналтын зөвлөлөө байгуулчихдаг загвараар тэгж явах гэдэг байхгүй юм нэ. Одоо ойлгоо те өмчлөгч байхгүй юу? Одоо өмчлөгч нь засгийн газар байгуулчихад дураад өргөд нь штэ. Тэрийг бүлээд ард түмэн өмчлөгч болсон тохиолдолд энэ чинь ард түмэн чи өөрөө хянаад наад зах нь оюун эрдэнэ юм уу зандан шатар төлөв хүн тавьж чадахгүй. Ард түмэн ярьж байгаа нь баяр хүү хамгийн ухаантай гэж баяр хүү тавья гэдэг ард түмэн өөрөө тавих байхгүй та. Одоо бол ойлгох. За тэгээд саяны ярьсан зүйлүүдийг хэрэгжүүлээд бид нэр тэ магадгүй тэр сонгуульд Монгол хийх тогтолцоогоо явандаа яга зөв хүн сонгодог болоо. Тэгээд үндсэн хуулиа угийн язгуур ухаанаа баримталж шинжилээд тэ ингэж ирээдүйд одоо хийлээ гэж үзье. Ингэснээр ямар эерэг үр дүнд хүрэх магадaltaй. За эерэг үр магадaltaй биш хүрнэ. Угаасаа хийн ямар ч гарц байхгүй. Энэ угаасаа нур дунж байгаа энэ тогтолцоо нурна.
Америкууд нь, англичууд нь урж जैन мөн үү? Капитализм гэдэг. Биш одоо манайхан капитализм, империализм гэдэг одоо ч юм бол зүгээр л санхүүгийн империализм байхгүй юу? Мөнгөөр захирдаг залхитай тийм мөнгөний империализм. Энэ бол одоо Ленин 100 жилийн өмнө капитализм хамгийн дээд шат бол империализм. Империализмын сүүлчийн шат нь өөрөө санхүүгийн империализм байна гэж хэлсэн байхгүй манайч. Тэгэхээр одоо тэр сүүлийн шат буюу санхүүгийн империализм оргуу хоосноос мөн нэгтэн бодох бүртгэлийн програма доллар гэд нэрлээд юмыг өндөр хүүтэй хийдэг барьдаг энэ муухай заллингийн тогтолцоош нурж байна. Монголчууд юу бодсон ингээд нэгдүгээр төгрөгийн аншин доктортой байна. Хоёрдугаарт нь зээлийн үнийн мүлэг байхгүй хүн болгонд ижлэхэн хүүтэй зээл олддог болчихно. Гуравдугаарт нь зөвхөн олсон ашигаас татвар өгдөг болоход татлын дарамт байхгүй болчихно. Дөрөвдүгээр бананы үнийн өсөлт. Одоо Япон, Солонгос 90 онд очиход ямар байсан хоол унд талх нь яг хэвээр байгаа. Энэ бүх ус хяндаг байхгүй юу? Тэр инфляци хянчин. Мөн үү? За тэгээд дөрөвдүгээрт нь өмчийн хэлбэрүүдээ их зөв болгоод төрийн өмч гэж байхгүй болгоно. Зөвхөн ард түмний өмч, хувийн өмч, амны өмч гэсэн өмчүүдэд үлдээх байхгүй. Дараа нь хувийн өмч. Хувь хүн зээлээ аваад хүссэн бизнесээ хийгээд өмчтэй байх хэрэгтэй. Дараа нь хувь хүмүүс нийлж хагаад хамтын өмчтэй байж болно. Дараа нь хүний гараар бүтээгдээгүй хүн бүтээж чадахгүй байгалийн байдлыг бол ондын өмч чинь нийт ард түмний. Ингээд 5 өмчийн хэлбэртэй болгоод мөн үү. За тэгээд хамгийн бага тэтгэврийг эхний удаадаа $1000 тэнцвэж байхаас тогтоож өгöd, цалин $3000 байхаар тогтоож өгöd, ингээд цаашаа явхаар сүүлдээ ихсээр байгаа 5 жил дотор л хамгийн өндөр цалинтай, халамжтай хамгийн бага төтөр төлдөг, ханшин ундаггүй мөн үү. Хүн болгоно эхлээд ихэнх шатандаа өргүү болчихно одоо байгаа өрнөөсөө. Хоёрдугаарт нь хуримтлалтай болоод гуравдугаарт нь бүр сайхан баян тарган иргэдтэй болсон. Ийм л Монгол улсыг байгуулна. Энэ бол бүтэн. Энд бол эргэлцэх хэрэггүй байхгүй. Яг тэр угаасаа цаг нь болцсон. Тийм учраас Одоо бол ийм байгаа шүү дээ. Халамжаар бол амьдраад байдаг нэг хэсэг, нэлээдгүй хэсэг хүнтэй. Тэгээд хийж бүтээ гэж байгаа нууд нь одоо баг болж ирж байгаа юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг ийм юу хийсэн тохиолдолд халамжаар амьдарч байгаа хүмүүс санхүүжилт зээл нь олдоод бизнес хийгээд эхэлчихвэл халамжийн эдийн засаг чи өөрөө бүтээлч эдийн засаг руу шилжчих واخгүй юу. Чиний гадагшаа зардаг экспортын зах зээлийн чинь төрн хийгээд өгчнө. Путин шийдэлбэтэй тохироод тэтгэвэр тэтгэмжийн нэмээд өгчөөр чинь инфляц ихдэг гэж худлаа واخгүй юу. Яагаад Европт очин цагаачтад сар болгон €1000 өгöd хаад инфляц болохгүй одоо. Наад онлорчин бол. Эсвэргээр тэнд очисон энэ тентхийн гуйлагчин цагаачд сарын €1000 авчаад тэр мөнгөөрөө гараад тентхийн хоолны газараас хоол идэнэ. Тентхийн өсөлт үсээр асуудал. Тэр тухайн улсын ажлын байрны орлогыг биелүүлдэг учраас бичин бүр өөрсдөө тэгдэг мөртөө манайд гэж албар худлаа номлол хийгээд та нар мөнгөтэй болчихвол тэгнэ гэж худлаа ярьдаг гэсэн үг байхгүй юу? Ирээдүйд тэгвэл энэ төсөөлөл маань таныг улстай жишг юм байна. Хөгжил нь одоо яг тэр орчин болно. За одоо хамгийн ойрхон яг одоо супер хөгжиж байгаа шиг бол хятад байна шүү дээ. Тэгээ хуучин Норвеги, Сингапур, Монголч байхгүй болсон шүү дээ. Хятад бол хамгийн төгс баян хоосонгүй сайхан явж байгаа шүү дээ. Яг би бол загвар талдаа бол яг одоо их юмд их шуурхай ханддаг. Юмыг хамгийн сүүлийн сайнаар нь байшин барилга барьсан ч, зам гүүр барьсан ч, боловсролын тогтолцоогоо хийсэн ч мөн үү. Эрүүл мэндийг яасан хамгийн дэлхийн сайныг зөв мөнгөний бодлогоор хийдэг улс чинь Сингапур байдаг. Тэгээ би бол Сингапурын туршлагаар хятадтай уялчаад тэгээ мэдээж Норвегиос манайхан Европоос болохоор Норвеги, Скандинавын Швед мөд гэж яриад идэв. Эхлээд ахуй амьдралаа цэгцэлчээл тэгэл яаралтай боловсрол эрүүл мэнд хоёрлоо орох хэрэгтэй байхгүй юу? Манай дээр за ирээдүйд ийм эерэг үр дүн гарсан байх юм байна. Энэ нь дэлхийн бусад улсад хэрхэн нөлөөлөх юм бэ? Бид нар ч одоо нөгөө манлайлах цаг үе дээр ирсэн байна гэж шүү дээ, тий? Одоо би бол чи яг өөрөө судлаад олон жил болж байгаа юмараа миний шинэ мөнгөний бодлого шүү дээ. Бараг хятадаас бусад бүх улсад нь авралын гарц нь болно. Бүгд залдуулж байгаа байхгүй мөнгөний эздэд. Тийм учраас ялангуяа Төв Азийн Казак, Киргиз, Узбек, Туркмен мөн үү? За тэгээ Япон, Солонгос, Орос гэсэн улсуудад бол миний шинэ мөнгөний бодлого шууд гарын агуулга болно. За дараа нь бид нар өнөө цагт тааруулаад их цаас, их ёс, их засаг гурвыгаа холбоонд нь дахиад 21-р зууны шинжилэлээр өнөөгөө ойлголтоор шинэ үндсэн хууль буюу ард түмний эзэн эрхийн гэрээг бид нар дахиад шинэ хуулиар нь хийж өгөх юм бол ерөөсө төр солигдно гэж чинь шинэ үндсэн хууль байдаг байхгүй. Тэгэхээр бид нар бүх хүндлэгтэн дахиад эндээсээ шинэ үндсэн хуулиар шинэ төрийнх нь суур гаргалгааг нь бас хийж өгнө. Би бол тэнд итгэлтэй байдээ. Тийм учраас одоо цөмөрөл сайхан язгуур ухаанаа сайхан судлаад өвөг дээдстэй итгэлтэй, өөртөө итгэлтэй тэгээ итгэлтэй байгаа юмнууд дээр сайхан эвлээд зүтгэх юм бол үр дүнд хүрнэ гэж би бол одоо тийм учраас миний итгэл байгаад байгаа учраас одоо би 20 жил уухгүй зүтгэж штэ. Хариу ямар нэг үйл итгэл байхгүй бүтгэргүй бол би тэнийг хүн биш. Муухарлал амьдралаа үрээд өөрийгөө үрээд яваад байх хэрэггүй штэ. Нэг сайд дарга болох бол амархан штэ. Бид ихгүй гол нь энэ яриад байгаа энэ онол номлол энэ дээр суурилсан энэ хөгжлийн концепц энтрийг л ялгыг
ялна гэдэгт бүрэн итгэлтэй байгаад учраас зүтгээд байгаа гэсэн үг байхгүй юу? За баярлалаа. Өнөөдөр цааваа гаргаж ирсэн. Бид бүгдийн хүсэл мөрөөдөл орсон л юм зүйл байна. Тэгээ угаасаа хүн бол өөрөө хүсэл мөрөөдлөөгөө төлөв тэмцэж амьдрах хэрэгтэй юм чинь. Гэхдээ энэ бол бүрэн биелэх юмнууд байхгүй юу? Тэгээд таны шинэ мөнгөний бодол ямар замаар явах вэ нэгтгэх үлээ? Гэхдээ шинэ мөнгөний бодлого хөдөлгөөнгөө би зарлцсан бүртгүүлж байгаа. За тэгээ шинэ мөнгөний бодлого гэдэг пэйж нээгдэнэ. Нээсэн байгаа. Тэрэн дээр би ингээд сургалтууд явуулж эхэлнэ. Мөнгө гэж юу юм, мөнгөний бодлого гэж юу юм, инфляц гэж юу юм. Одоо саний нэг баахан юм надаас асуусан шүү дээ. Тэр бол чи би тайлбарлах байхгүй юу? Үндсэн хууль гэж юу юм, мөн өнөө цаг яац цаг ингээд нэг миний харж байгаа нэг 20-30 цуврал болох бах. А тэрийн дараа намраас ихтэй цөмөрөө нөгөө нэг онлайн юм сургалтаа явуулсныхаа дараа дахид тэндээсээ хүмүүсээ ирэн билээд дисчлээд тэгээ цөмөрөө 3 чиглэлээр цаашаа сургалтаа гүнзгийрүүлж хүмүүс тайлбарлах багшраа нэг сургалтынхаа багшраа нэг гаргаж ирнэ. Уус даяар хөдөлгөөнөө байгуулна. 3 дугаарт нь намраас эхлээд зээлийн хөг буулга, татрыг буулга, ханшиг дотортой болго гэдэг улсын шаардлагуудаа тавиад эхлэх байхгүй юу? Ийм 3 чиглэлээр үе ажиллагаа явуулна шүү. За бид бол таны дээр юу линкээр үлдээчихье. Тэгээд хүмүүс дагаа явж яхад. Тий, шинэ мөнгөний бодлого би төмөрчийн баяр хүү гэдэг пэйжэн дээр цуг байгаа гэдэг. Миний төмөрчийн баяр хүү гэдэг пэйж байгаа шүү дээ. Тэрэн дээр цуг байгаа шүү. За.